Lulung амсаалан чимээгүй найр согчин зүрх сэтгэлд минь чамайг хайрлах тог нэмнэ үзэгсэн гочин үзэгсэн байгаль минь үнсэлтийг чинь үгээр тайлбарлаж чадахгүй Осталчара дивэн дивсэр чамтайгаа би сарлуу ниснэ Тэндээс чамдаа хайртай гэж хэлээ Дэмрээ сэтгэл борооруулна Сайн байцгаана уу? Энэхүү өдрийн мэндийг хүргэе. Жирийн амжилт байна. Та дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа маш их баяртай байна. За энэхүү удаагийн мэргэний ямар учиртай мэрэг вэ гэхээр та болон таны хосын тухай мэрэгчлэг хиймэрэг байгаа. Одоогийн ирээдүй болон цаашдын нөхцөл байдал одоо нэгнээсээ юу хүлээж хүсэж байгаа вэ? Сахиусууд хоёрын хэр таалж байгаа вэ гэдгийг хэдүүлээ харцгаах болно. За ингээд мэрэг рүүгээ харцгаая. За сайн байцгаана уу? Нэгдүгээр зургийг сонгосон хүмүүс маань тавтай баярлалаа. За ингээд та бүхний мэрэг эхэлж байна. За ингээд эхлээд таны хостой нь тий? Таны хостой нь таны тухай юу гэж боддог вэ? За тэр нь бол таны хостой нь таныг маш сайн ойлгодог юм шиг санагдаж байна. За энэ юу шүү нэрээ? Одоо хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа нь эмэгтэй бол таны эрэгтэй тань гэсэн үг. Та эрэгтэй бол таны эмэгтэй тань гэсэн үг байхгүй юу? Таны хостой нь таныг юу гэж боддог вэ? Тэгээд таныг айгүй гоё ойлгодог, мэддэг юм байна. Нэг амар олон юм танаас нэхэд байхыг хүсдэггүй. Нэг амар мэдрэмжээ дараад авахыг хүсдэггүй. Айгүй ойлгоход айгүй амар хүн гэж бол мэдрэгдлээ. Яа гэвэл хүзэр ингээд болсон ерөөхдөө бол ойлгомжтой гэдэг тийм мэдрэмж өгч байна. За тэгвэл та өөрийнхөө хосын тухай юу гэж боддог вэ? За яагаад ч юм бэ бас ингэж санагдлаа. Би яагаад хүзэр холж байгаа бичлэгээ заавал оруулаад байгаа вэ гэхээр хүзэр холж явах үед бас энэрээ мэдрэгдэг байхгүй. Тэгэхээр энийг нь давхар хэлж явбал зүгээр ахаа гэж бас боддог юм. За ерөөхдөө бол таны нөгөө талтай нь таны хостыг нэг айгүй гоё ойлгож мэдэрдэг. Харин та нөх өөрийгөө нь ойлгохгүй байна гэж бодоод идэм байх. Тэнийг танаас илүү таны хос мэддэг, анзаардаг байна гэж харагдахаар байна шүү. За таны хостой нь ингэдэг. За тэгвэл таны хостынаас юу хүсэж хүлээдэг болоо? Тэ? Магадгүй ингээд танд хэлээгүй мөрчлөө танаас ямар нэг зүйл, ямар нэг уучлал ч юм уу тий, ямар нэг үг хэлхийг хүсэж идэг. Ийм байж бас болох юм шүү. За одоо тэгвэл тэрийг нь харцгаая. За ийм зүйлүүд болдог ахны. За тэгвэл одоо танаас хүлээдэг зүйл те та хоёрын одоогийн байдал хэр байгаа вэ гэдгийг нь. За одоогийн байдал нь хэр байгаа вэ? Тэгээд та хоёрын харилцааны одоогийн байдал тэр хүзэр олоход яриж удаад байгаа юм. Тэгээ надаа юу яаж хүзэр халах үед болохоор одоо нэг сүлжээ
асуудал бол байхгүй гэж мэдрэгдлээ. Хоёрын тухай яг амар одоо сүртэй ноцтой өнөөс маргаашгүй шийдээд өчрөө болоод авах асуудал гайгүй байна гэж бол мэдрэгчлээ. Тийм ноцтой хүн хэлбэрийн асуудал бол гайгүй байна. За одоо тэгвэл та бүхний та хоёрын ирээдүйн байдал нь хэрэг юм болоо. Ирээдүйг хэлж өгөөч. Манай нэгдүгээр бүлгийг сонгосон асуулт юм аа. Тэний хосыг тань гэсэн үг байхгүй юу? Ягаад ч юм бэ? Шинэ хүн мэндэлж магадгүй юм гэсэн юм да. Бүл нэмэж магадгүй. Бас та хоёр нэлээд удаан хүлээжсэн ч байж бас болох юм. Эсвэл та биш маа гэхэд тэр хүн жоохон битүүхэндээ дотроо нэг балчиргаан тэнгэрийн элчийг дотроо хүлээдэг байж болно шүү. За. Эсвэл бол та хоёрын балчир тэнгэрийн одоо ирхэстэй те сахиустай та хоёрыг ивэхээр одоо хайрын илэрхийлэлч юм болохоор та хоёрыг зорж байгаа байж болно. Хувь тавилан чинь гэсэн үг байхгүй юу? За тэгвэл сахиусууд нь ямар зөвлөгөө хүсэж байгаа юм болоо. Тэ? Тэрийг харъя. Ер нь бол тэнд хоёрын сахиусууд нэлээд нааштай хоёрт хандж байна гэж хэлж болохоор байна. Ер нь бол сансныг ботгоод их гоё. Тийм үнэн харилцаа юм шиг санагдаж байна. За. За хүзэр татах үеийн болон холих үеийн мэдрэмж бол юм байла. За яг хүзрөө нэгээд утгуудаа харж үзтээ. За таны хостой. Таныг юу гэж боддог болоо. За. Яг ч миний бичлэгийг ийм ихтэй хүн үзэж байгаа юм болоо. Айгуу тийм гоё үзэсгэлэн гоо хүн гэж боддог байх талтай юм байна нэгдүгээрт. Тэгээд айгуу тийм чимээгүй ингээл байгаад байдаг. За чимээгүй гэдэг нь болохоор нөгөө хүмүүс шиг найлшал гээл те. Миний найзаа, миний тэрэ гэл нэг тийм найлшал хүмүүсэд нь штэ. Худлаа ингээл шарыг харж харавдаг, гулааныг үзэж урвдаг гэдэг шиг тийм биш. Яг ингээд төвийг сахидаг, ийш тийшээ хүний одоо явуулганд өртөөд байдаггүй. Тэгээл чимээгүй мөртлөө айгүй тийм тогтвортой, тийм төв хүн гэж боддог. Дотроо ингээд айгүй их зүйлийг хадгалаад байгаа юм шиг те. Ингээд санагддаг. Тэгээд тантай уулзч байгаа учраас тантай хамт байхад яг ийм те. Хэцүү амьсгын тааврыг таах гэж байгаа юм шиг те. Одоо яаж байгаа юм бол та айгуу тийм сонирхолтой санагддаг гэж байгаа байхгүй юу? Дараагийн үлд нь юу хийх бол те ямар үг хэлэх бол одоо юу хийх байгаа бол эсвэл бол ингээх болов гэд та яалтчгүй энэ хүнийхээ айгуух сонирхол анхаарлыг айгуух татдаг байна. Тэгээд тийм дотроо чимээгүй дүлгөөхөн хэрнээ бас нөгөө нэг бас яг ингэ бүх зүйл тулж байгаа гэдэг үг үгүй. Яг нөгөө доороо бодолтой дотроо сууртай. Хин нэгэнтэй нэг ингээд буруутгах гэдэг бол бас тустаас гээд үг мүгээ хэлүүл хэлцдэг. Тэгээд үг мүгээ тустаас хэлдэг гээд юм болгон дээр ингээд чичрээ тайраад байдгүй. Яг л нэг тийм байр сууриа өөрийн гэсэн өнгө төрхөө олчихсан хүн гэж хардаг. Тэгээд одоо хүртэл энэ хүнд миний мдээгүй зүйлүүд ямар их байгааг би таашгүй гэж бас боддог гинэ. Өөр ямар сонирхолтой зүйл болох болоо гэж энэ хүн тань хүлээдэг. Маш ийм сонирхолтой, маш ийм шин соргог мэдрэмжийг энэ хүнд өгдөг гэж байна. За одоо тэгвэл та хасаа юу гэж боддог вэ? Тэ? Та хасаа юу гэж боддог вэ? Бас л зүрх сэтгэлтэй нь галыг хасаасан тий. Бусдаас арай өөр хүн тий. Бусдаас илүү их таныг гоё баярлуулдаг, таныг илүү гоё аз жаргалтай болгодог. Тэний амьдралд өнгө нэмдэг хүн гэж боддtiin байна. Яагаад ч юм бэ айгүй гоё догдолж байна. Маш тийм хөөрхөн, ариун нэндэн тий нэг үнэн шудраг харилцаа юм шиг мэдрэмж бүр их төрөөд байна. Та энэ хүнээ айгуу гоё онцгой гэж боддог. Тэр хүн тань ч гэсэн таныг онцгой гэж боддог. Та ингээ зүрх сэтгэлээрээ энэ хүнтэйгээ хамт байдаг. Тэр хүн тань ч гэсэн зүрх сэтгэл рүү чинь хүрэхийг хүсдэг. Гэтэ зүрх сэтгэлийг чинь ингээд сайн ойлгоогүй юм шиг хэрнээ ер нь бол цаанаа ийм өчртэй байна гэдгийг мэдээд яваад идэг ийм хүн юм байна. Тэр та хоёр нэг нэгнийхээ
зүгээр нэг хөдөлцөөд явдаг хосууд биш. Яг ингээд сэтгэл зүрхний хань болж өгч чаддаг хос байгаа байхгүй юу? За. Маш гоё мэдээ санагдаж байна надаа. За тэгвэл таны хостын танаас юу хүсэж хүлээд юм болоо те? Юу авмаар байт юм бол, юу авахулмаар байт юм бол, эсвэл ямар үг сонсохыг хүсдэг юм бол. Таны хос чинь жоохон өөрийгөө амраагасаа гэж боддгоо гэж. Яа тэгвэл үнэхээр юм мундаг хүн байдаг аа. Миний одоо хайртай хүн бол те. Үнэхээр мундаг, шаргуу, ажилч хөдөлмөрч юм болгоныг ингээ зүрх сэтгэлээсээ ханддаг те. Ширхэг зүгч одоо ширхэг будаагч ингэж хайрладаг ийм хариу гамтай, ийм гайхамшигтай хүн. Тэг юм болгон дээр жоохон ингээд энд нандин чанараараа байх гэж хичээдэг. Үүнээсээ болоод их ядраад ах шиг байд юм аа. Тэгэхээр жоохон амраасай тий. Заримдаа юу ч хийхгүй зүгээр л оршиж байгаасай гэж бол харж байна. Тэгээд айгүй хөдөлмөрч болохоор би өөрөө бас ингээд тэрийг аваад өгөөч, энийг аваад өгөөч гэж зархаасаа хүртэл ингээд өөрөөсөө хүртэл хармалмаар ийм одоо хичээнгүй, ийм сэтгэлээрээ хүн байгаа. Өөрийгөө жоохон хайчих үедээ тий бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэйгээсээ болоод өөрийгөө ингээд туйлдуулчих үедээ гэж айгүй хайрлаж боддсон байна. Айгүй гамдах гад байдаг гэж гэх юм уу? Энэ үнэхээр гоё мэдрэмж байна. Би бүр ингээд баярлаа дагтлаа салахгүй байна. За та харин хосыгоо юу гэж боддог вэ? Нөгөө нэгэн сэтгэлийн минь нэг тал нөгөө би нэг өрөөсөн гэдэг шиг те ийм гоё хүн гэж боддгоо гэж байна. Тэгээд нөгөө ихэнд болохоор тэр хүн танаас шин соргог мэдрэмж авдаг аа гэжсэн бол та бас энэ хүнээс гоё шин соргог мэдрэмж авдаг. Тэгэд энэ хүн бас дотоод сэтгэлээ нэлээд уудалж хэлхийг хүсдэг юм байна те. Зүгээр энэ хүн сайн хайртай гэдгийг илэрхийлэхээс гадна үнэхээр ямар гоё мэдрэмжийг надад өгдөг вэ гэдгийг энэ хүндээ бас зориулахыг хүсдэг. Уг нь ингээд илэрхийлээд байгаа боловч яг ингээд сэтгэлээ бүр онгойдолтой, сэтгэлээ нэгтгэл ингэж хэлж чадахгүй байгаад байгаа. Та хоёрын харилцаа бүр ийм үнэхээр хөөрдөм ийм хайрламар харилцаа байна. Айгуу тийм нэг нь нөгөөгөө гэсэн ийм харилцаа байгаа байхгүй юу? Тэгээ тэр хүн таныг маш их ингэж хайрлаж гамндаг те маш их инхрийлдэг байгаа хгүй. Тэгтэл та болохоор тэр хүний энийг нь ойлгоод үнэхээр их баярлалгаа ингээд илэрхийлэхийг хүсдэг. Ийм эрхэм нандаа харилцаа байна. Энэ үнэхээр гоё мэрэг болж байна. За та хоёрын одоогийн байдал ямар вэ? Бурхан. Хартаа. Энэ ингээд амраг хайртай хосуу заяаны хайнууд гэсэн картахгүй. Энэ тэнгууд нэгэндээ зүрх сэтгэлээ өгсөн гэсэн утгатай. Тэгэд энэ хоёр хоёулаа гарсан гэдэг чинь одоогийн байдлаар би нөгөө хөдөр холж явахдаа нэг хөзрөнч дэш харж унаагүй штэ. Та хоёрт одоохондоо амар сүртэй асуудал алгаа гэд. Яа гэвэл та хоёр диинийхээ нөгөө тал гэдгийг мэдэрсэн те. Нөгөө ярилцахгүйгээр ойлголцож чадах хэмжээнд очичихсан ийм хүмүүс юм байна л та. Одоогийн ирээд чи үнэхээр гоё байна. Яг нэгнийхээ дутууг нөхөж дундуурыг дүүргэж те. Нэг нь ингээд дотроо хэцүү байгаа ч гэсэн хэлж чадахгүй шаналаад байхад хүртэл тэрийг ингээд үг хэлээгүй байхад шууд ойлгочдөг. Ийм гоё юм байна. Одоогийн байдал чинь. За ирээдүйд юу тохиолдох вэ? Яа. За яг хөзөр холих үеийн мэдрэмжийг гаргасан юм шиг юм хөзөр таарлаа шүү. Тэрний хоёрын амьдралд айгүй гоё шин зүйлүүд тохиолдох юм байна те. Магадгүй бүр ингээд шинэ байр болох ч юм уу те бизнес эрхлэлт эсвэл бол гэр бүлийн байдлаа бүр ингээд томоор тэлэх юм байна. Тэгээд энэ хараа энэ хоёрын голд хөөхөд агаад би тэгэнгүүт нөгөө хөдрөө хайлж явахдаа шинэ гишүүн ирж магадгүй юм биш үү гэж хэлжсэн да. Ямар ч гэсэн нэг хүүхдийн сураг жоохон дуулдах магадaltaй юм шүү заяа. Тэгээд надад бол ингэж харагдлаа энэ өдрнөөс. Зарим хүмүүс ингээд хостойгоо бүр ингээд айгүй гоё яас жаргалтай амьдралыг бүтээн гээл байрлууч цэцгээл машин рууч цэцгээл хоёлаа завгүй амьдрал тэнгуэл амир ядраал эрүүл мэндийн проблем асуудлууд ингээд үүссэн байдаг штэ. Та хоёр бол яг амьдралынхаа чухал зүйл юу юм бэ гэдгийг айгүй сайн олоод харж гасан. За бит хоёр өрөөсөө үүний төлөө л хичээн ингээл бит хоёрын амьдрал болох юм аа гэдэг. Яг нэг тийм энгийн мөртлөө игэл даруун маш юм гоё баялаг сэтгэлийн баян ийм амьдралыг бүтээн гэж харагдаж байна. Мэдээж гоё гэр бүл болно, өнөр өтгөн гэр бүл болно. Гэтэ эд баялгаараа биш. Яг зүрх сэтгэлээрээ илбэг дэлбэг. Зүрх сэтгэлээрээ баян таргам те ийм гоё гэр бүлийг зохицлооч чадах юм биш үү?
Үнэхээр хөөрхөн мэрэг байна. Яа, би бүр ингэж баярлаа, дагтлаад энэ мэдрэмж үнэхээр дарж дийлэхгүй байна шүү. За, сахиус тэнгэрүүд нь юуг зөвлөж байна вэ гэдгийгсэн чинь тиймээ та хоёрын хайр бол яг ингэ толны тусгал мэт байна гэдэг чинь. Яг ингэ нэг нэгнийгаа яг толинд ойлгож байгаа юм шигээр олж харж мэдэрч ойлгож чаддаг. Нөгөө эн чин цаад утгаараа юу вэ гэхээр энийг хэлээд байхгүй. Та хоёрын нөгөө нэг нэгэндээ заяагдсан гэдэг утга тий. Нэг нэгнтэйгээ хамт байх ёстой гэсэн утга байхгүй юу? За тэгсэн чинь дараагийнх нь болохоор өөрчлөлт шинжилэлт хийж байна. Энэ дахиад л нөгөө шинэ гишүүнлэг гэж надад буугаад байна ерөөсөө. Бүл нэмгээд л байх шиг байна да манай хоёр маань. Эсвэл бүл нэмсэн ч гэж болно тий. Магадгүй бэбитэй болж байгаа гэдэг утгаа дуулсан байж болно тий. Тэгээд үнэхээр хайрламар эрхэм нандаа харилцаа бол та хоёрын харилцаа юм шүү гэдэг чинь. Тэгээд энэ харилцаагаа улам гоё тэтгэж тий улам гоёор нь авч яваарэ. Та хоёр бол чаднаа гэж. Энэ хардаа энэ амар гоё. Өнөө маргааштай биш. Алс хиттэй хүртэл гар гараасаа хөтөлцөөд хамтдаа байна гэсэн утга байна. Урт удаан, аз жаргалтай, эрүүлэн, өнөр өтгөн ийм гоё амьдралыг зохицлох юм байна хоёроо. Та хоёрт бүр дахин аз жаргал сайн сайхны хүсээ өрөө юу. Ямар гоё хүмүүс вэ те. Ямар ингээр ч бас яадаг гэсэн. Жохон нөгөө цаа илам мэдчих магадгүй. Тэгтээ үнэхээр супер байна. Зарим хүмүүс бүр ийм хайртай уулзах гээд те. Яаж ч ингэ хичээгээд үнэхээр аргалж чадахгүй. Зарим нь ингээд зайны хантай уучирцсан ирнэл нэгнтэйгээ ойлголцож чадахгүй юм хүмүүс өчнөө байдаг. Тэгсэн ч та хоёр бүр үнэхээр хөргөн байна. Би бүр ингээд илүү гоё үгээр хэлчих гэхээр нөгөө таны хайрт нь таныг ингээд бурханаас биш ямар нэг муу зүйлээс хамгаалдаг шиг би бас та хоёрыг жоохон хамгаалаад байна. Үнэхээр гоё мундаг ингээд хамаг өөрт байж болох хамаг гоё өгнүүдээ хэлмээр байгаа ч гэсэндээ одоо тэр гоё үгээр дамжуулаад ингээд хатаархал бий болчихгүй дээ гэж бодож байгаа учраас тэр хэлхийг үнэхээр хэлхийг хүсэж байгаа сайн сахнуудыг өөртөө хадгаллаа. Тэгээ нөгөө хүн чинь чадтай хүн юу? Та чадтай хүн юм а яг үнэндээ бол. Тэгтээ минийх яг нэг тийм сэтгэл зангираад улмаарч юм шиг. Үнэхээр гоё харилцаа. За ингээд та болоо таны хосын амьдрал одоо баг гэр бүл гэж явж болохоор л энэ танай гэр бүлийн амьдрал аз жаргал эрүүл их сайн сайхныг хүсээ өрөөё. За баярлалаа. Хүсэл комент үлдээж болно шүү. Ямар нэг дуртай үгээ ч юм уу эсвэл зүгээр л баярлалаа гэж үлдээж болно. Эсвэл батламж үг юу гэж бичүүлэх үү? Үнэхээр орж ирэхгүй байна. Тэтэл батламж үг бичүүлэх юм бол та нөгөө нэгдүгээр групп гэдгийг мэдчих учраас хүмүүс адтай нэгдүгээр группийнхан байна мэн ингээд татаарч магадгүй. Тэгэхээр зүгээр л баярлалаа гэж үлдээж. Эсвэл зүгээр сэтгэлээ бас бичиж болно шүү. За. Хөө ямар гоё группийнхан байваа. Сайн бацгаана уу? 2 дугаар группийнхан байна. Бичлэгтээ тавтай баярлалаа. За ингээд та бүхний хосын мэрэгтэй ихэж байна шүү. За эхлээд таны хос таны тухай юу гэж боддгийг хэдүүлээ харъя. Тий. Таны хос таны юу гэж бодож мэдэрдэг юм болоо тэнд. Гэдгийг нь харъя. За 2 дугаар группийнхан сүүлийн үед хостойгоо жоохон ойлголцохгүй байгаа юу? Яа гэвэл хүзэр хойлох үед нэг жоохон нэг нь нэгнээсээ гуйгаад нөгөөх нь нуруугаа харуулчаад тунаадж байгаа юм шиг эсвэл бүр явах гэж байгаа юм шиг нэг иймэрхүү дөө. Эсвэл тэр хүнийг хажуудаа байлгах гэж хичээгээд байгаа юм шиг. Тэгээ нэг нь хичээгээд нэг нь явах гээд байгаа юм шиг. Ийм нэр мэдрэгдлээ. Хөөх, болон 3 өдөр л татъя гэж утсан чинь өөрөө унаад байна. Таны хос бол таны тухай нэлээд их зүйлийг бодож байгаа юм байна. Ялангуяа одоо цаг дээр. Айгуул танаас юу хүсдэг вэ гэдэг дээр бүр дахиад ч өшөө хөдрөөнж магадгүй гэж санарлаа. За одоо харин та хосынхаа тухай юу гэж боддог вэ?
та хосоосоо жоохон салж хөндөрмөр байгаа юм уу да тий. Энэ хүнтэй одоо удаан хамтлаа. Одоо бол илүү чадахгүй нэ одоо болио. Гэсэн нэг тиймэрхүү дуу нэрэг тэрхтээ болчихлаа. Хүзэр хайлж байх үед. Яг ингээд амьсгал тавах та тий. Энэ нэгэнд ямар нэг үг хэлмээр байж үнэхээр одоо өдөө хүртэл тэслээ одоо болио гэсэн ийм нэрэг. Тэгээд явмаар байж явж чадахгүй. Юунд хорогдож үлдээд байгаагаа үнэхээр өөрөө мэдх юм байж гасан. Ийм нэрэг байна. Саяын группээс бүр тэсвэр байх чинь. За одоо тэгвэл за таны хостын танд юу хэлхийг хүсдэг вэ гэсэн шууд лонж. Та хоёрын дунд нэг асуудал проблем үүссэн болтой шүү. Тэгээ юунаас болов яа ви. Тэгсэн чи бүр ингэнэ. Юунаас болов яа ви гэсэн чинь мэдгүй. Бид хоёрыг өчрүүлсэн тэр бурхан тэнгэрэл мэдж байгаа зөвчрийг гэсэн нэг тийм хариулчвал орж ирж байна. Дөрөв яаж аваад бид хоёр өчрсөн болоо гэсэн нэг тийм гайхшрал тийм бодол орсон. За тэгвэл та хостой юу хэлхийг хүсээд хэлж чадахгүй. Гэтэ таны зүгээс хостой хэлж чадахгүй гомдол бас байгаад байгаа шиг байна. Би одоогоор бол яг хүзэр халдлах үеийнхаа мэдрэмжийг хэлж байгаа шүү дээ. Тэрнээс яг хүзрөө нээж харчаад тийм ийм гэж бол хэлээг байгаа. За. Ийм байна те. За одоо тэгвэл та хоёрын хосын харилцааны чи одоогийн байдал ямар байгаа юм бэ? Гэтэ нарыг. За энэ бол тусдаа одоогийн байдал. Тэд хоёрт аль алинд нь хин гиндээ юу бодож авснаа хэлээд сэтгэлээ онгойлгох хэрэгцээ байх шиг байна. Хоолоо дээр ингээ үг зураад болохгүй нэрсэн. За одоо тэгвэл хоёрын харилцааны ирээдүйг юу хүлээж авах вэ? Тэгсэн чинь энэ харилцаан чи ирээдүй байхгүй гэдэг шууд мессеж орж ирэх юм. Тийм илүү хөдөр унахгүй гинэ. Би ингээ яаж талсан? Одоо болж. За тэгвэл дахиад яаж чалсан? За болъё да. Яаж чалсан одоогүй л гэж юм шүү. За. За тэгвэл та хоёр өгөх зөвлөгөө юу байгаа юм л да? Та хоёр ч байх тий. Хүн танд ч юм уу тий. Үзүүлж харуулж байгаагаараа. Хөө хүн нисэж шít. Ер нь бол тий. Та хоёрыг ялангуяа хэнийг энэ харилцааг орхих хэрэгтэй юм шиг мэдрэмж төрж байна. За одоо хүзэр халаад бахан хөдрөө харалгүйгээр өөрийнхөө мэдрэмжийг л сая бахан ярьсан. За одоо яг хөзөр нь нэгтгэр юу хэлхийг хэдүүлээ хамтдаа харъя да. Яваа надад амар гонхтой мэдрэмж төрөөд байна. За одоо таны хостын тань юу гэж боддог юм бэ? Тэ? Юу гэж харддаг юм бэ? Танаас юу мэдэрдэг юм бэ? Гэдгийг харах гэж байна. Харж байна. Харах гэж байна. За тэгсэн чинь тэнийг амар мундаг гэж бодд юм байна ерөөсөө. Үнэхээр мундаг миний хосол. Үнэхээр зөөрлөшгүй мундаг. Тэг бүр ингэж байна. Бүр намайг яаж тоосон гэмээр хүн шүү миний хосол. Тэ? Бүр арай гитрхи мундаг гэж. Эсвэл та жоохон ажил хэрээрэж хөөгөөд идэм үү да. Айгу мундаг тэ чадвартай, чансаатай гэдгийг чи үнэхээр үнэлт юм байна. Үнэхээр мундаг төвөөсгөн мэдээ чи үнэхээр үнэлт юм байна. Тэгээд өөрт нь гоёдсон хүн гэж бас боддог. Гэхдээ яаж ч хичээгээ таны зэрэгт хүрч чадахгүй байгаа да өөрөө бас бухимдд юм байна. Тэгээ ийм гоё хүн миний дэргэд ирсэн байх чинь би одоогийнхоосоо илүү хичээх хэрэгтэй гэж бодлоо өөртөө айгу их тээдэг. Тэг хичээгээд хахад ингээд тэнийг авах хэмжээнд байж чадахгүй байгаа да өөртөө бас жоохон готраад байдаг. Ийм талтай юм байна. Тэгээд тантай хамт байгаа мөртлөө те таны яг ингээд сэтгэл зүйгээс чинь айгу хол байдаг гинэ. Таныг юунд
ингээд дуртай эсвэл ямар үед уйлдаг ч юм уу. Яг нэг тийм нандин сэтгэл зүйн холбоон дээр бол танаас ингээд хол хүндий байгаад идгээ мэдэрдэг тийм. Илүү их ойртмоор байгаа боловч хүрэх замаа ерөөсөө олж чадахгүй байдаг гэж харагдаж байна. За тэгвэл та хосоосоо юу мэдэрдэг юм бэ те? Та хосынхоо тухай юу боддtiin бэ? Оо энэ чинь ингэж орчих юм бэ. За харагдах нь. Ямар ч байсан энэ хүний дэргэд бахараа та хичээх шаардлагагүй юм шиг санагддаг гэж байна те. Одоо жишээ нь гэрээсээ гараад явахдаа ч юм уу те. Заавал ингээл хин нэгэндээ өрсөлдөөл уралдаал ийм байгаад идэг. Энэ хүний дэргэд ирэхээр тайвширч чаддаг. Тэ. Заавал мундган байх албагүй гэдгийг мэдэрдэг. Хідэн айхтар түшигтэй юм шиг санагддаггүй боловч зүгээр л энэ хүний дэргэд байх тухтай байдаг, тайван байдаг. Нөх амир энэ хүнийг л зөвхөн амьдралаас хүлээдгүй мөртлөө зүгээр л хамт байгаад баймаар юм шиг ийм байдаг гэж. Гэтэ юу байна? Таны зүгээс таны мэдээлэл айгүй хаалттай байна. Яг үнийг хэлгээд. Ингээд цаана ингээд дахиад хэлэх хэвээр тэгээ бодол мэдрэмж зөндөө байгаа боловч хаалттай байна гэж харагдаж байна. Энэ хүн рүүгээ та мэдрэмжээ ерөөсөө хуваалцдаг юм байна л да. Зүгээр л хажууд нь тайван байдаг учраас чимээгүй хажууд нь суухыг боддог ч юм уу те. За ийм учраас болохоор таны мэдрэмж маш их хаалттай байна. За тэгэхэд яагаад ч юм бэ? Мэдрэмжээ илэрхийлэх гэхээр энэ хүнд нэг болтгүй гинэ. Яг ингэ зөрчилийнхаа нандин учрыг хэлэх гэхээр нэг л явж өгдөггүй. Зүгээр л хамт байхад тухтай хүн гэдгээс өөр мессеж орж ирэхгүй байна. Гэхдээ цаана бол дараатай зөндөө олон мэдрэмж хэлэх хэвээр үг байгаа юм шиг санагдаж буугаад мэдрэгдээд байна. За тэгсэн чинь энэ хүн танаас юу хүлээдэг вэ те? Ямар зүйл хийгээсэй гэж хүсдэг вэ гэдгсэн чинь миний хажууд зүгээр л 50 оршдог болоосай гэж хүсдэг гинэ. Тэгээд таныг явуулахыг хүсэхгүй байна. Зүгээр л бид хоёрын дунд байгаа тэр асуудалд л цэг тавьмаар байна тий. Тэрнээс ш асуудлыг шийдэх ёстой болохоос ш асуудлаасаа бид хоёр цугтаамааргүй байна. Тэгээд энэ асуудлаа шийдэх гэхээр та ингээд өөртөө хамтарч өгөхгүй байгаа учраас энэ хүн үнэхээр ганцаардаад мухардаад байна гэж. Тэгээ надтай хамт ярилцаад энэ асуудлыг хамтдаа шийдэе гэдэг үгийг л дамжуулж байна да. За та харин хосоосоо юу хүсдэг вэ гэдгсэн чинь ер нь бол хосоосоо болиё гэсэн шийдвэрт байгаа гэхүүтэй тий. Одоо хүүдэг хүртэл бид хамтдаа байлаа тий. Нэг олон бид хоёрын дунд олон найданд нарийн ширийн дурсамж мэдийн зүйл байхгүй боловч бид хоёр нэгэндээ зориулагдсан хүмүүс биш гэдгийг би мэдэрч байна. Тэгэхээр ингээд энэ хүргээ зогсмоор байна гэсэн зүйл таны талаас ажиглагдаж байна. За одоогийн хоёрын харилцаа гэсэн чинь та ингээд айгу боддоор үнэлт өгнөлт өгсөн гэж харагдаж байна. Тэ юу болж байгаа болохгүй байгаа дэр тэгээд энэ харилцаагаас үргэлжлэхээсээ нэлээд өнгөрчихжээ. Тэ нэг нэгэндээ зориулагдсан хүмүүс биш юм байна гэдгийг ол ойлгоцсон. Дахиж үнэхээр хамтдаа байж чадахгүй юм байна гэдэгт дээрээ ер нь бол нэлээд төвлөрсөн байгаад байгаа. Бололтой бол харагдаж байна. Одоо өөр өөртөөхөө ирээдүг хөөх нь зөв юм байна. Тэ? Одоо болъё доо. Хоёр тийшээ салъя да гэдэг чинь. Нэг хүн нь буюу та ерөөд бол явахыг сонгоод нөгөө хүн таныг үлдээхийг сонгоод байгаа болтой юм байна. Одоогийн чинь байдал. За тэгсэн чинь энэ харилцааны ирээдүй юу байх вэ гэхээр энэ нөгөө нэг өдөр унжих хэлсэн шүү дээ. Энэ харилцаанд ирээдүй гэж байхгүй. Эрэгтэй нь өөрийнхөө замаар, эмэгтэй нь өөрийнхөө замаар гэдэг шиг л өөрийнхөө замаар өөрийнхөө ирээдүйг бүтээх болно. Энэ дандаа салангад нэг хүн тэгээд хоёр өөр тишээ ерөөд бол зөнхлөө харсан байна.
Тэгэхээр энэ хүрээд бидний тэ та хоёрын зам ерөөхдөө л төгсөж байна гэсэн мэдээ сонсгож байна. За ингээд сэхүүсүүд нь та хоёрт юг зөвлөж байна вэ гэсэн чинь одоо бол нэлийн ингээд энэ харилцаагаа авч үлдэх гэж нэлийн тэссэн тий. Одоо бол энэ хүрээ зогсож болно. Одоо өөртөөгөө ангаах цаг болсон. Тий ангааж идгээгээд одоо та хоёр шуугаар бол далавчнуучийн гимтэж байгаа гэсэн байхгүй. Та хоёрын аялал энэ хүрээ зогсож байгаа. Тэгэхээр өөртөөгөө имчилж идгээгээд тий сэтгэлээ сэргээгээд дараачихаа аяын замд гараарэ гэдэг хийж байна. Тэгээд нөө юм нэгээр дуустдаггүй гэдэг шиг энэ харилцаа ингээд хоёр тишээ болж байгаа боловч ирээдүйн замууд чинь урт шүү. Тэ нэгэнтэй хэлэх хэвээр нарийн гой сайхан хүмүүстээ хэлээд тэгээд энэ харилцаагаа дуусгаж болно. Энэ хүрээ зогсож болно гэдэг гэж байна. Тэгээд хин хинийхээ уучрал биш байсан. Энэ нь аль нь буруутай биш ээ. Тэгэхээр хин нэгнийг буруутгах эсвэл өөртөө гуниж готрох хэрэггүй шүү. Эсвэл нөгөө хүнээ бодож өөрийгөө заах хэрэггүй шүү гэж. Тэгээд өвдгөөс буюу тэ сэтгэлээ гэмтэхээс буй. Энэ бол хүн болгоны мэдрээд ард нь гардаг нэг тийм мэдрэмж байдаг. Одоо бид нэр эмчтэр очиод тариа тариулдагтай л адилхан тариа тариулаад өвддөг ч гэсэндээ биед маань хэрэгтэй байдаг. Эсвэл тэрхүү хугацаанд өвдөл зүгээр болчдөг шиг. Төр зургийн өвдөл гэдгийг санаарай гэж байна. Мэдээж энэ зүйлийг хийхэд үнэхээр хэцүү гэдгийг нь ойлгож байна. Тэгтээ хийх хэрэгтэй шүү гэж. За та хэд нэлээд хүндхэн мэдээд дуулгалаа. Үнэхээр одоо бичлээрээ тий. Яг энэ харилцааг ярилцаад бас шийдэх гэж үзэж болно. Болов яах вэ хүмүүс юм чинь хоорондоо ярилцаа шийдэх гэж үзэж болно шүү дээ. Тий. Гэхдээ бол яах юм нөгөө зүгээр уучраад өнгөрөх харилцаа учраас хичнээн дэрэгтэй удаан жил хамт өөртөө хамт хүлэх гэж оролдоод ч бай тээ дисэх гэж хамтдаа байх хичээгээд ч бай нөгөө уучрах ёсгүй тээ хувьгүй хүн гэдэг бол хувьгүй чигээр ерөөхдөө л байх гэдэг. Энэ бол бас тэрсэлдэж болох юм хатан үнэн. Тэгээд угаасаа нөгөө таарахгүй зүйл чинь таарахгүй чигээрэл байдаг. Тэгээ ямар нэг сорилт та хоёрын амьдралд ямар нэг сорилт уналт босолт боллоо гэхэд тэр болгонд ингээд та хоёр хөрхөн их болох учраас ерөөхдөө л нэг хол яваагүй байгаа дээрээ ч юм уу тий. Яг асуудлаа шийдэж болно шүү дээ. Асуудлаа шийдлээгээд заавал хамтдаа үлд гэж байгаа юм бол биш. Асуудлаа шийдчихэд зүгээр найзууд хэвээрээ салж болно. Нөгөө нэг рүү амар уурлаад үгийн мухагаар нэгнийгаа хэлээл муухай хард шидлэхгүйгээр зүгээр өргөдөө бол 50 шиг тэгээд төгсгөж болно гэж байна да. Тэ ямар хэцүү мэдээд дуулгадаг хүүхдээ гэдэг шиг л ийм байна да. Манай хүмүүсээ за тэгээд таарсан байх гэдэгт итгэе. Таалагдаагүй хахад манай хэдэд. Тэгтээ бас баярлаа ч юм уу дээ. Эсвэл зүгээр уйлсан эможи бас үлдээж болно. Эсвэл сэтгэлдээ бичиж болно. Эсвэл зүгээр лайк дараад өнгөрч болно. За ингээд дараагийн мэрхээр хэрхэн уулзцгаая да. Энэ удаагийн мэдээ үнэхээр онцгүй байна тий. Би ч хүртэл өөрөө нэг тийм сонирн байдалд орчихлоо. За нөгөө эр хүний замын хүзүү урт гэдэг шиг тий. Яг дээ. Тэгэхээр дараагийн учирч маань илүү сайн байх болно гэдэгт итгээрэй за. За хэдүүлээ. Дараагийн бичлэгээр иргэн уулзъя. Сайн байцгаана уу? 3 дугаар картынхан маань бичлэгтээ тавтай морилно уу? За ингээд 3 дугаар картынхан 3 дугаар бүлгийн маань уншлага эхэлж байна. За хэрвээ хүзэр холих үеийн мэдрэмжийг сонсохыг хүсэх байгаа бол гүйлгэж бас болно шүү за. За тэгвэл би хүзэр холих үед төрж байгаа энерги мэдрэмжүүдээ бас хуваалцаад явж байна. За манай 3 дугаар хүрээлэхний хоосон тий 3 дугаар хүрээлэхний хайранд таны тухай юу гэж боддсон болоо тий тэр таны үдэс ширтэж буй бүлгийн алаг нүдний цаана ямар бодол тээж явдаг юм болоо тэр хүн гэдгийг харах болно. За үүнээс гадна та бас хосынхаа тухай юу гэж боддог вэ тий ямар хүн гэж юм бол хосоо ойлгосон эсвэл ямар хүн гэж одоо хүртэл итгэж найдаж яваа вэ харъя тий.
За надад болохоор та хоёрын харилцаа эхлээд нэг удаагүй шинэ хин дээр байгаа юм шиг санагдаж байна. Таны тариж хална. Яг гол айгуу тийм шинхэн сэргэг тийм ялах гэмээр нэрэг мэдчихжээ. Айгуу тийм зүггүй дүрсгүй байгаа. Эсвэл бол учирсан байгаа ч гэсэндээ жоохон тийм дүрсгүй хосууд бас байж болно шүү. За ингээ бодлууд нэв. За тэгвэл нэгнээсээ юу хүсдэг юм бодож олъё. Бодож авч байгаа. Эргээс нь харъя. Тэ. Таны хайртай тэ. Таны хостой тэ. Юу хүлээгээд идэх юм болоо? Та бас тэр хүнээс юу хүлээгээд идэх юм болоо? Өөрөө мэддэг байж болно. Өөрөө мэддэггүй ч байж бас аль шүү. За. Айгуу тийм хөөрхөн хүүхдийн дүрсгүй тийм танилцахын нэрэг мэдрэгдээд байна. Тэгээд ерөөхдөө бол таны хостой тэ таны хайртай хүнтэй тантай учирсандаа өөрийгөө маш азтай гэж боддог юм байна. Тэгээ ямар учирлаар бид хоёр учирч байгаа. Яг одоо бүр ялангуяа шинэхэн дээр байгаа юм да. Эсвэл таны үн цэнийг айгуу гоё одоо шинээр танин мэдсэн юм шиг би мэдрэмжтэй байгаад ахаа ерөөсөө. Хүү ийм хүн байсан юм уу? Хорвоо ертөнц надад ийм гоё хүнийг өгсөн юм уу? Хүү ямар гоё юм бэ? Яасыг тэнэргүй юм бэ? Гэсэн ийм нэр хэрэгдэж байна. За. За одоо болохоор хоёрын харилцаагийн одоогийн байдал тий. Одоогийн байдал нь ямар хаа? Одоо юу мэдэрч байгаа та хоёр? Тэр өөрөө цаанаасаа ингээд нэг тийм хүүхэд эрхлүүлж байгаа юм шиг тий нэг эрх гэмээр юм шиг тийм мэдрэмж цаанаас төрөөд байх юм. За ингээ харилцааны одоогийн байдал. За тэгвэл хоёрын харилцааны ирээдүй юу болж болох юм бол тэг харъя. Тэр нь бол шинэхэн асуудал юм аа да тий. Шинэхэн асуудал гэж танасаал хэлээд байна да. Яг нэг ид галзуу үе дээр байгаа асуудал гэнэ. Эсвэл бол удаан хос байж байгаа шинэ гэр бүл болж байгаа юм уу те саяхан урмаа хийсэн ч юм уу. Ийм асуудал бас байж болно шүү да. За. Аюу цамхон тэгтээ маш ойлгомжтой юм хэрэг байх болно гэж байна. Тэгээд түрүүч хоёр группээс ялгаатай нь болохоор ийм мэдрэмж төрж байна. Ингэжин гэдэг тийм дэлгэрэнгүй мэдрэмж бол төрсөнгөө зүгээр л юм ерөнхий байдлаар буугаад байна. Тэгэхээр дөнгөж нэгнийхээ тухай танин мэдчих буй шинэхэндээ залуухан хосууд байгаа юм шиг байна. За харъя. За таны хайр одоо хань эсвэл таны хайр залуу бүсгүй таны хайрт хостой таны тухай юу гэж боддtiin бэ? Таныг жоохон арай намхан үгүй юу гэж боддог байж магадгүй шүү заяа. Зүгээр эсвэл бол анх төсөөлж исэн тэр төсөөллөөс арай жоохон юу юм байна л да. Анхны болцон дээр таныг магадгүй айгу өндөр эсвэл тийм хөөрхөн мөөрхөн эсвэл нэг арай өөр харж исэн юм байна. Тэгэл яг уулзсан чинь төсөөлснөөс шал өөр хүн байсан гэж байна. Тэгэхэд за нэг иймэрхүү дүүл хүн юм шүү дээ гэж бодсон чи бүр тэрнээс бүр төсөөр байсан гэж байна. Тэгээд таныг айгуу тийм гар сайтай гэж боддtiin. Ерөөсөө бодсон юм шууд ингээ хэрэгжүүлчихдэг, бодол нь билээд идэг юм шиг тий. Бүх сайн сайхан зүйлийг яг ингээ соронц шиг өөрлөгөө татаад идэг аа. Миний ингээ гайхширлыг бүр айгуу их төрүүлдэг гэдэг чинь. Айгуу тийм ирлэхийг дайчин тий. Бодсон зүйл мөлөөс шууд биелүүлждэг, хэрэгтэй байгаа зүйлээ шууд гартаа давхур барьсан юм шиг тий. Ийм юм одоо хэрэгтэй байна. Би иймтэй болмоор байна гэж ярьчихснаа л маргааш нь тэрийгэ бариад ороод ирдэг. Ийм хүн байдаг аа гэдэг чинь. Айгуу сайн шүү нэрээ. Үнэхээр адтай сэргэлэн зайлг шүү гэсэн ийм бодол тэгээд байна. Тэгээд бас таныг ингэж боддог гэсэндээ илүү ихээр танин мэдхийг хүсэж байна. За тэгсэн чинь та юу гэж бодож байна гэсэн чинь ерөөхдөө бол
Юу юм бэ? Таны ойрын хүрээлэл дотроос энэ хүний тухай таагүй зүйлийг та бол сонссон байх магадaltaй. Эсвэл тэр хүнээс нэг жоохон таагүй мэдрэмж авсан байж магадгүй. Гэхдээ бол энэ хүнтэй хос болсондоо маш их баярлдаг. Баярлдаг юм байна. Тэгээд нэг энэ хүнийхэн гоо зөксөлд айгуух татагддаг дуу гэж харагдаад байна. Царай түрэх би хаа тий. Магадгүй одоо гоо түрэх би хаа айгуу гоё. Тэгээ танд бас юм дахин давтагдчихгүй таашаалыг өгдөг гэж хэлээ да жоохон зөөллөж тий. Ийм юм байна. Тэгээд ерөнхийдөө бол учирсандаа маш их аз жаргалтай баяртай байдаг тий. Айгуу тийм хантай дотн мэдрэмж айгуух өгдөг оо гэж бол харагдаж байна. Нэг гоё урт амьсгаа авмаар тий. Зүгээр л амралтын газар бид нэг ингээ юу ч бодохгүй 50 сайхан амардаг штеп. Яг энэ хүний дэргэд нэг тийм болчдаг гинэ. Энэ хүний дэргэд очихоор цаг хугацаа зогсчихсан юм шиг санагдаад идэг аа гэдэг чинь. За одоо тэгвэл энэ хүн танд юу хэлхийг хүсдэм болоо тий. Танаас юу хүсэж идэм болоо гэвэл өөртөө айгүй илэн далангуй байгаасаа гэж боддог гэж байна. Өөрөөс нь ямар нэг зүйл жоохон нуугаад идэм бол нуугаад байдаг юм шиг санагдаад байдаг гинэ. Тэгээд өөрийнхөө жоохон ойрын хүрээллийнхэн тий ойрын хүрээллийн найзтайгаа ч юм уу тий ах ихч гэр бүлтэйгээ жоохон таныг танилцуулах гад байгаад байгаа юм шиг бахан ерөөсөө. Тий тэнийг илүү нээлттэй байгаасай. Тэгээд ямар нэг зүйл нуугаад байх шиг байна. Түүнийгаа хэлжээсэй. Тэгэхгүй бол би гээд янз бүрийн ургуулж бодчих гээд байна шүү гэдэг чинь. Тэгээд яг итгэсэн ойр дотны бүр сайн найзтай ч юм уу те эсвэл шууд гэр бүлтэйгээ ч юм уу танилцуулах айгүй юм хүсэл сонирхолтой байгаад байна. Яагаад гэвэл та тэр чинийгээр энэ хүнд маш их таалагдж байгаа гэсэн үг байхгүй юу? За харин та энэ хүнээс юу хүсэж байна гэсэн чинь энэ хүнтэйгээ ерөөдөө бол гоё гэр бүл болоо дааж жаргалтай гэр бүлээ бүтээгээд те зүгээр нэг үерхэд өнгөрөх хүн биш. Яг гэрлэх хүн маань байгаасай гэж бас бодож мөрөөдөж байгаа юм байна. Энэ мөрөөдөл нь бас биелж магадгүй юм шүү заяа. За тэгсэн чинь за та хоёрын харилцааны одоогийн байдал. За нөгөө нэхлэх балчир юм шиг санагдаад байсан нь юу байж болох юм аа? Та хоёр нас залуу бас хосууд байж болох юм байх шүү заяа. Ягаад гэвэл нэгэндээ үнэхээр хайртай чин сэтгэлийн юм харилцаа. Тэгээ ийм зүрх сэтгэлийн холбоо байгаа мөртлөө материалын байдал нь арай бэлэн биш болоогүй юм нэрхтэй байна. Тэгээ магадгүй ингээ хос болоо хамтдаа бай гэхээр байр одоо баруун байрнаас эхлээд те иймэрхүү асуудлуудтай учирчаад байгаа болтой юм байна. Тэгээ яг одоо цаг дээр ингээд шууд хамтдаа гарахад хангалттай орлого, морлого энэ төрөй байхгүй ч юм уу те орон гэр байхгүй ч юм уу яг нэг тийм материаллаг санхүүгийн байдлын тийм нөөц боломжлолцоо жоохон тиймхэн байна гэж байна. Хамтдаа хоёулаа хамтдаа байх тал дээр жоохон байж чадахгүй байгаад байгаа болтой бол харагдаж байна гинэ. За ирээдүйд юу болох юм болоо гэсэн чинь ирээдүйд энэ нөгөө санхүүгийн байдлын хүндрэлүүд ерөөд бол арилж өгнө тий. Энэ хүнд асуудал зүгээр нэг нэгээр нь нухчин дараад шийдээд явчихнаа гэдэг чинь. Тэгээд нилээд их зүйлийг цуглуулахын тулд нилээн жоохон шаргуу ажиллаж таарна. Тэгээд шаргуу ажиллаад үүнийхээ хэрээр хүсчээсэн амьдралаа хамтдаа бүтээсэн байх болно гэдэг чинь. Одоо нөхөр нь ингээд өдөржингөө ажилдаа завгүй явхад эхнэр нь ингээд гэрээ зэмбэлтэл зөвлөө нөхрөө огтдаг ч юм уу тий. Эсвэл нөхөр нь ирж ирсэн үедээ эхнэрийнхээ ингээд хийх зүйлүүдийг хийгээ бэлтждэг. Яг ингээд нэгэндээ тус болсон. Би нэг ойлгож хүндэлсэн ийм харилцаа байхаар ийм харилцаа хിവэрээ үргэлжилсээр байх болно гэж бол харагдаж байна шүү. За ингээд сахиустэмрүүд нь юг зөвлөд байна гэдгсэн чинь тэгээ одоо хэцүү байгаа ч гэсэндээ ирээдүйд энэ байдал бол дээртэх болно шүү гэдэг чинь. Тэгээд би нөгөө хэлсэндээ энд ингээд гоё яа шаргалтай гэр бүлийг бүтээмээр байна гэсэн энэ мөрөөдөл нь биелж магадгүй шүү гэдгсэн чинь шууд нөгөө бөвчний юу гараад ирсэн байна л да. Илэрхийлэл тэнгууд ерөөхдөө бол те энэ хүн ч гэсэн чамайг гэр бүлийнхэнтэй танилцуулахыг хүсээд ирээдүйд гэсэн энэ хүндрэлүүд алга болоод хоёр хоёулаа ханддаг ирээдүйг бүтээнэ гэхээр гэр бүл буюу тий хурмаа хийх ийм
зүйл бол харагдаж байна. Бас та хоёрыг айгүй гоё урт хоолны ирээдүй хүлээж байна гэж сэхүүстингрүүд нь зөвлөж бас игрөөж байна. За ингээд хоёрын мөрийг түрээд өндөрлөж байна. Тий. Шинэхэн залуу хосууд байгаа юм байна. Гэхдээ та хоёр багдахгүй, балчирдахгүй амьдралыг хамтдаа бүтээгээд явах ийм чадвар чансаатай хоёр хөөрхөн хос байна гэж бол харагдаж байна. Өөртөөгөө баг байна, балчир байна те хүмүүс та хоёрыг та хоёр арай болоогүй штэ юу яриад байгаа гэдэг юм бол үгүй зүгээр бит хоёр өөрсдөө өөртөө гараар босгож чадна. Бит хоёр өөрсдөө ихтэй байна гэд итгэлтэйгээр хариулдаг өөрөө та хоёр угаасаа чадхаар барахаар байна, ард нь гарч чадхаар байна шүү. За итгэл үнэмшилтэй зэрэг зэрэгтэй байгаараа хоёроо амжилт хүсье. Сайн сайхан ирээдүйд хоёрын гарт байна. Та хоёр бол гой сайхан ирээдүг хүлээж хүсэх биш өөрсдөө гараар бүтээж чадах. Ийм гоё азтай мэдрэмжтэй гэ баялагтай баян хүмүүс юм байна. За ингээд ямар нэг гоё сэтэл төрсөн бол түүнийг комент нэр бичээрэй. Эсвэл зүгээр баярлаа гэж бичээрэй. Эсвэл зүгээр лайк дараад өнгөрч асуулаа шүү. За ингээд дараагийн бичлэгээр иргэн уулзах болно хэвлээ. За сайн мэцхан уу? 4-р картын маань бичлэгтээ тавтай морилно. За ингээд та бүхний маань мэрэг инфо эхэлж байна. За тэгсэн чинь одоо ч жинхэнэ яриатай да. Одоо л энэ мэргийг сонсох чухал цаг үе маань байд гэсэн ийм мэдрэмж орж ирж байна. Тэгэхээр хин нэг юу ч юм бэ нэг том зүйлийг олж мэдэх гээд эсвэл том зүйлийг олж харах гээд их чухал шийдвэр гаргах гээд энэ мэргийг үзэж байгаа юм шиг байна. Одоо л энэ чинь мэргийг одоо тий энэ мэргийг зааж тусыг одоо л мэдрээ. Одоо л тест жинкнээсээ юу гэдгийг харж шалгая гэсэн нэг тийм тагнуулчин нэр мэдрэгдээд байна. Айгу дотроо бяцлахаа бэлдээд байгаа хэн шүү дээ. Та бол ингээл за одоо юу хэлэх нэ? Юу ямар хөзөр унах нэ гэдэг байгаа байхгүй. За тэгвэл эхлээд нь тэний хостой. Таны тухай юу гэж бодож мэдэрдэг юм бэ? Тэр хүнтэй тэний хостой, тэний амраг хайртай. Таны тухай юу боддог? За. Тэгвэл та өөрөө энэ хүнийхээ тухай юу гэж бодд юм бэ? Тэ энэ харъя. Яг нэг тийм хүлээж тэсгүй байгаа юм нэрийг мэдрэгдээд байна. Ямар удаан хүсрээ хайлдсан бэ ч юм уу би бүр ингэж салхалаад байх гэдэг шүү. Ямар амар яарч чадварлаад байгаа юм нэрийг мэдрэгдээд байна. За хэрвээ танд хүзэр хаалган айгу удаан санаатай байвал ашгүй үйлчлэж болно шүү. За яагаад гэвэл би нөгөө хүзэр хаалган юм мэдрэмжээ энерги бас хуваалцаад байгаа юм. За одоо болохоор энэ хүн танд юу хэлхийг хүсдэг вэ гэдэг утгуудыг нь өрхөд ол гаргаж ирж байна. За энэ хүн болов юм танд юу бодож авдгаа нөгөө илэрхийлцдэг энэ хүн юм байна. Ерөөсө хүзэр бол ерөөсө буруу харж унахгүй шүү. Дандаа дээш хараад шууд нээлттэй айгу ил тод бас ингээ хайрцагт нэг бодлын ямар хүн гэж бас хэлж болохоор юм байна шүү. За бас та азтай хүн шүү. Зарим хүмүүс яагаад байгаа нь ойлгогддоггүй байдаг бол та айгу азтай тэр хүн ч өөрөө хэлээд тэгжин тийм бэлэг авмаараа нэгмэрэн тэгмэрэн гэдгээ шууд илэрхий хэлцдэг болохоор. За та нэг хүнээс юу хүлээгээд байдгийг цэцэг хүлээгээд байдгийг биш үстэй. Би цэцэг хүлээдэг гэсэн нэг сэтгэлд орж ирлээ. Зүгээр яах вэ? Бодож явахдаа тэгээд бодсон байж бас та болох юм тий. За тэгсэн чинь за энэ харилцааны одоогийн байдал нь ямар хаа? Одоо та хоёр хүн ямар хөө байдалтай байгаа юм? Тий? Хоёрын харилцааны одоогийн төвшин ямар байна? Одоо юу болоод байна? Яах гэдэг гэдгийг харах болно. За жоохон байж байгаарэ. Тэгвэл яг ингэж байна. Бүр ингэ яаруулаад
Хүзлийг маань хүртэл яаруулдаг юм. Өнөөд өрвийнхэн айгүй юм яаруу хүн үзэж байгаа юм шиг үзэх юм шиг байна. Би энэ бичлэг 2 хоногийн дараа үлэн байлаа. Тэгсэн чинь энэ хүмүүс өнөөдөр энэ бичлэгээ оруул гэж байгаа юм шиг айгүй тийм яаруу хатгуу инээрэг мэдрэгдэж чинь би тэгээд хайц тахтаа жоохон яараад л байна да. За тэгэхээр тэгсэн чинь магадгүй яах юм бэ ч үү за. Энэ мэргийг сонссныхоо дараад нь тайвширч магадгүй юм шиг байна та. Яг мэргийн төгсгөл рүү болсон чинь нэг тийм уужрам мэдрэмж төрөөд явчихлаа. Уужр марж юм шиг те. Ууртгай юмсгаа марж юм шиг юм мэдрэмж төрж байна шүү дээ. За. За ингээд таны мэргийг эхнээс нь эхлээд уншаад явъё. За тэгсэн чинь тэр хүнтэй таны тухай таны хостой нь таны тухай юу бодож мэдэрдэг вэ? Хамтдаа айгүйх гэр бүл болж өнөр өвтгөн олон хүүхэдтэй болно гэж бас боддог байж магадгүй. Тэгээд тэр хүн ингээд би газраас тэнгэрийн одыг шүүрсэн гэж бас боддог. Тэгээ өөрийгөө айгүй азтай гэж боддог юм байна. Тантай уулзсан да. Ямар азар өөр хүн рүү тэнэгтээд явчихаагүй юм бэ те. Ямар азар та ингэж амьдралд нь гарч ирж энэ хүнийг зөв зам руу, зөв зүйл рүү чиглүүлж чадсан юм бэ? Миний амьдралын одоо ачтай буянтай хүн бол энэ бүсгүй те энэ залуу юм аа гэж бодд юм байна. Тэгээд танд айгүй тийм таны хань ижилчин болохыг маш их хүсдэг гэхүү дээ. Үлдсэн амьдралын чинь туршид тантай хамт байж, таныг ингэж гой сайхан байлгаж, тантай хамт хөтөлж хөгшөрхийг боддог. Айгүй тийм урт холын ирээдүйг төсөөлдөг. Тэгээд энэ хүний бас нэг онцлог нь болохоор хэрвээ таныг үгүй гэвэл нэг чаргууцалтад яваадахгүй. Яагаад гэвэл тэр таныг дэрэгдээ байлгахаас илүү таныг аз жаргалтай байхыг энэ хүн харах, мэдрэх дуртай. Энэ хүн хичнээн хэцүү байсан ч гэсэн таал энийгээд явж ивэл, таал баярлаад явж ивэл энэ хүний зүгээр л амьдралын зорилго биелсэн юм шиг санагддаг. Ойлгож байна уу? Энэ хүн өөрөөсөө илүү танд маш их хайртай гэсэн үг. Өөрийгөө энийхийг тэ өөрийгөө баярлуулах мэдрэмжийн төлөө биш. Таныг баярлуулах мэдрэмжийн төлөө ямарваа нэг зүйлийг хийхийг хүсдэг, хичээдэг, хийсээрч байдаг. Хийхээ хизээ зогсохгүй байж магадгүй энэ хүн байна. Үнэхээр л танд чин сэтгэлээсээ хайртай. За тэгвэл та юу боддtiin бэ энэ хүнийхэн тухай? Тийм бэн та хоёр талны нэгнийгаа би энэ хүнтэй уулзсандаа азтай гэж үздэг. Та ч гэсэн энэ хүнтэй уулзсандаа маш их азтай байдаг тий, аз жаргалтай байдаг. Энэ хүнтэй хамт байгаа нь танд айгүй тийм гоё энэ хэрэг гоё энерги мэдрэмжүүдийг өгдөг. Тэгээд ажилласаа яаж чадарч ирсэн. Тэгээд гэртээ энэ хүнийг байгааг харах. Эсвэл бол яаж ч яг хэцүү байсан ч гэсэн энэ хүний тухай бодох төдийд л таны бодсон тэр бодлын тань тий хүчээр ч гэх юм уу. Ямар ч хэцүү зүйлийн ард нь гарчих юм шиг санагддаг. Энэ хүний зүрхийг харах төдийд л бурхан багшд мөрөгчгсөн юм шиг тий ийм гоё ирч хүсч энергийг авч чаддаг. Энэ хүн танд айгүй их тийм түшиг толгуур урагшлах ихтгэл өгч чаддаг гэж бол дотроо хардаг гэж байна. За энэ хүн дотроо юу бодож явдаг вэ те? Одоо таньдаас юу хүсэн хүлээдэг вэ? Гэвэл харилцаагаа ерөөд бол дараагийн түвшинд гаргая те. Одоо нөгөө үерхэж ханлаа, одоо гэр бүл болёо те. Одоо хамтдаа байя те. Одоо тоглож ханлаа. Одоо жигнэсээ бэрэггүйя те. Жигнэсээ хамтдаа бай. Өвгөн эмгэн хоёр болтлоо ингээ хамт байя. Хоёлаа урт голын гоё ирээдүй байна. Хоёлаа гар гараасаа хөтөлцөөд ирээдүйн их зам руу явцгаая тий. Ирээдүйн зорилгууд хамтдаа тэмүүлцгээе гэсэн ийм бодлыг тэтг юм байна. Тэгээд таныг л дэрэгдэн байх юм бол юутайч би тулгархад бэлэн. Таныг л гараас нь хөтөлж чадах юм бол ямар ч одоо хэцүү зүйл байсан ч гэсэн түүнийг би давж гарахад бэлэн. Та бол зүгээр л энэ хүний амьдрах итгэл, урам зориг, тэ сүл
юу байдیں тэр болгоно гэж бол хэлж байна. За тэгвэл та энэ хүндээ юу хэлхийг хүсэж зорж мөрөөддөг вэ гэж. За хоёрын харилцаанд жоохон 3 дахь хүн гарч ирсэн үгүй юу? Таны экстэн ч юм уу те эсвэл бол таныг хин нэг юм гээд өдөж хоргоогоод байгаа байж магадгүй. Тэгэнгүүт энэ харилцаанд биш нөгөө гарч ирсэн хүн рүү та жоохон чиглээд эсвэл тэр хүн таныг стресстүүлээд байгаа. Ийм зүйл ажиглагдаад байгаа юм. Уг нь энэ хүнтэй хамт байгаа мөртлөө дахиад нэг өөр хүн танд гарч ирээд байгаа байхгүй юу? Эсвэл бол өөрөө анзаарахгүй гайр нэг хин нэгэн зүрх сэтгэл чинь татагдаад байж бас магадгүй. Тэгээд яагаад байгаагаа мэдгүй. Тэгэд энэ хүнд ямар нэг байдлаар илэрхийлж чадахгүй нэг жоохон гацалтын байдалтай. Уул нь энэ хүнтэй байх гоё байна. Гэхдээ танд ингээд шийдэх ёстой нэг том асуудал гарч ирчээ. Тэрнээсээ болоод энэ хүнтэй харилцаан дээрээ те хостойгоо харилцаан дээрээ алдаа эндэгдэл эсвэл тийм сөрөг мэдрэмж жоохон дийлэнх өгч гээд байна гэж бол харагдаж байна. За хоёрын харилцаагийн одооны байдал. Хин хиндээ одоо сэтгэлийнхаа үгийг хэлж чадахгүй хоёр тал зогсоод байгаа юм шиг байна. Жохоо хоёулаа нэнээсээ хүн дээрөө дах шиг байна сүүлтийн үе ялангуяа. Тэ хүн дээрөө байна. Нэг нэгэндээ санаатай болон сансаргүй байдлаар эвгүй хэлээд гомдоогоод байна гэдгийг чинь. Тэгээ хин хинийхаа хичээл сэтгэлийг тэгээ энэ харилцаа авч үлдэх гэж хичээд байгаа хичээл сэтгэлийг хин хин нь олж харж чадахгүй. Ийм нэг сонирн байдалтай байгаа юм байна. Уул нь бол нэгэндээ сайнны хувьд сайн, нэгнтэйгээ хол ирээд хардаг. Нэг нэгнийхээ ихтгэл үнэмшил болж чаддаг мөртлөө хоёрын дунд хин нэгэн яс хайчихсан тэгээ хов хүрэгцэн байгаад байна. Тэгээ үүнээс болоод хоёрын харилцаа нэлээд анцав сууж байгаа юм байна. Суугаад эхэлчихсэн байна. За хоёрын ирээдүй юу байна? Хоёрын ирээдүйд нэгэн мөчлөг салалтаар дуусах болно тий. Нэг бол бүр мөсөн салж болно. Эсвэл бол энэ надаа асуудлыг шийдлээ сүр ямар ч гэсэн хоёр тишээ болохоор л харагдаж байна. Хоёрын дунд одоо тулгараад байгаа асуудал цэг тавихаар харагдаж байна. Тэгээд нэлээд жоохон хурцаар яригдаж эсвэл хоорондоо нэлээд хурц байдлаар ярилцаж магадгүй. Тэгээд нэг нэгэндээ маш их хайртай хоёр талд ганцаардсан ийм энерги байна. За үүний дараагаар буцаагаад нийлж болно, нийлэхгүй ч гэж болно. Энэ хоёрын дурын асуудал гэж. Ямар ч нэгнээсээ хүн дээрх нээдэ. За сахиус тэнгэрүүд нь ямар зөвлөгөө өгч байна гэсэн чинь нэг гэсэн зүрх сэтгэлтэй хоёрын дотор бадамлан асаж байгаагаас цааш хичнээн нэгнээсээ холдлоо ч гэсэндээ эргээд учрах нь лавтай. За дараагийнх нь хувь заяагаар угаасаа учирсан тий хувь заяагаар хамгаалагдсан учраас яаж нэгнээсээ холдсон бай тий яаж нэгнийгээ өгөөсгсөн бай эргээд учрах нь жам. Яаж ч одоо нэгнийхээ амьдралын замыг өөртөө амьдралын замыг хөөгөөд явсан бай эргээд учрах нь дамжихгүй л гэж. Тэгэхээр ямар нэг одоо хоёр салах гээд эсвэл хоёр тишээ болох гээд хэцүү тийм маргаантай асуудал байгаа бол тий магадгүй энэ хүнийг алдахыг хүсэхгүй таны хостон таны алдахыг хүсэхгүй байгаа ч гэсэндээ үнэхээр болохгүй учраас ямар ч нэг хэсэгтээ бол зайгаа барих юм байна хоёр. За тэгчээд түүний дараагаар ярилцаад эргээгээд нийлээрээ угаасаа ярилцсан ч бай ярилцаагүй ч бай эрт өрөө хизээ нэгэн цагт эргээд учрна. А тэр учирсан үедээ бол юу алдаад учирсан байхыг би бол хэлж таашгүй. Тэгэхээр та хоёр нэлээд олон зүйл магадгүй хоёр тал салжаад магадгүй амьдрал зохиочод хэрэгэж учрах уу эсвэл энэ асуудлаа нэг мөр шийдчихэд хин хинийгээ алдаа гаргалахгүйгээр энэ чигээр эргээгээд учраад энэнийхээ учир зүг болоод эргэж хамт байх уу гэдэг чинь зөвхөн та хоёрын мэдлийн асуудал болжээ. Тэгэхээр хүчтэй зоригтой байгаарай тийм хайр бүхнийг ялнаа гэдэг үг дахин санаарай. Тэгэхэд гол нь асуудлаа маш сайн шийдэрэй. Нэгнийхээ сэтгэл сэв суулгуу зай тийм нэгнийхээ сэтгэл ямар нэг юм хийгүү зэ гэдэг чинь.
Гэхдээ тэгээд амьдрал юм чинь тий. Миний л амьдрал болсоохоо баялагч байна. Бүх зүйл болно доо. Сэтгэлээ бүжлээ. Сэтгэлээ аль хамар амгалан байлгаа. Та хоёр нэг нэгнийхээ тухай ийм гоё хайрлан боддог байж тий. Нэг нэгнээсээ хүсэн хүлээж байгаа зүйл чинь ийм гоё гэгээлэг байхад тэр нэг хорлмоо шиг юм орж ирээд хоёрын дундуур ясаа ийцэн юм уу да. Яг л та хоёр айгүй тийм хөөрхөн гинэн ариун хайрланаар ийм хоёр хүн хоёр тал байгаад байгаа байхгүй. Тэнгүү дунд нь нэг хан боссон. Тэгэхээр тэр ханыг та хоёр өөрсдөө босгоогүй хин нэг нь хоёрын дунд одоо яс тий хов хөргсээр байгаа нэг тийм хан бүтээсэн байна. Тэгээд та хоёр хамтдаа байгаа цагт нэг нэгнийгаа мэдэрч байгаа цагт энэ хан маш хэврэг байх болно гэж. Та хоёр л учир зүг олж байгаа юм бол бүх зүйл окей. За ингээ комментэн дээр сэтгэлээ үлдээгээрэй. Эсвэл зүгээр баярлаа гэж үлдээгээрэй. Эсвэл зүгээр лайк дараад бас өнгөрч болно. За ингээд бичлэг маань таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Баярлалаа баяртай. Дараагийн бичлэгүүдээр иргэн уулзцгаая.